Энэ өдрийн мэндийг хүргэе. Окадигийн коуч Окагийн дараагийн подкастта давтаа морил. Өнөөдрийнхөө подкастыг эхлэхдээ би балер өдрөг ботнигийнхаа ботник бот хоёр хоёлаа Монголын ихэнх дэлгүүрүүдээр зарагдчихж байгаа шүү дээ. За ботнигээс энэ нүүр дүрэн ишлэлийг хуваалцъя гэж бодлоо. Зарим нэг нь юм нүүр дүрэн ишлэлүүд байдаг, зарим нэг нь болохоор яг бүтэн нүүр тайлбартай юмнаад байгаа. За энэ дээр өнөөдрийн ишлэл энэ. Ямар ч авиас болон мөнгөгүйгээр сайжирч болох зүйлс. Нэгт нь цагаа барьж сурах. Хоёрт нь хөдөлмөрч хичээл зүтгэлтэй байх. Гуравт нь хүсэл тэмүүлэлтэй байх. Хүсэлтэй байх, зоригтой байх. Дөрөвт нь эрүүл эрч хүчтэй байх. Энэ подкастыг бичих эрч хүчтэй байх. Хичээлдээ явах маргааш өглөө сэрэх тэнхээтэй байх. Дараачих нь зөв эерэг өөдрөг байх. Тэрэн дотор би балиар өөдрөг байх гэсэн. Тэгээд 6-ах нь альваа шин зүйлд нээлттэй байх. Тэгээд 7-ах нь бэлтгэлтэй байх. Юмд бэлтгэлтэй хандаж сурах. Ямар ч авиас болон мөнгөгүйгээр сайжирч болох. Авиас хэрэггүй, мөнгө хэрэггүй саяны зүйлүүдийг сайжруулах. Тэгээд энийг би сургалтандуудаа ярьж байна. Саяны энэ чадваруудыг харангуут энэ ингээд олон хүний мэддэг чадварууд, ойлгодог чадварууд юу юм бэ гэдгийг мэддэг боловч яг амьдрал дээр өнөөдөр давтаж хийж байгаа хүмүүс нь аюу цөөхөн юм чадварууд нэг ба. Тэрнээсээ ч болоод өнөөдөр олон хүмүүс өнөөдрийн миний подкастын сэдвэн тэр байна. Боловсроогүй uneducated боловсроогүй гэж дүгнэлтэнд хүрэхэд ийм цагууд надад ажиглагдчих байна. Саяны энэ чадваруудыг сургууль дээр сурж болно, амьдралд сурж болно, иргэн дойрондоо сурж болно. Өдөр болгон амьдралдаа бид нэр хүн болгон хизээч хэрэгжүүлээ сайжруулаад сурж болох чадвар мэдлгүүд. Тэгээд энийг чаддаг хүмүүсийн буцаагаад өгөөж нь юу гэж маш өндөр. Саяны миний ярьсан 7 зүйлийг сайн мастерын төвшөнд нь хийдэг хүн өнөөдрийн дэлхийн ямар ч компанид хэрэгтэй хүн. Ямар ч амьдралын нөхцөлд өөрийгөө авч явж чадах хүн. Яг үл энэ хүн нээлттэй юмд зөв бурууг өөрөөр хэлбэл өсөлтөд сэтгүүн дотроо байдаг дандаа. Дараачийн зүйлийг өөрийнхөө мэдгүй зүйлийг мэдхийг хүсдэг. Өөрийнхөө болохгүй бүтгүй байгаагаа мэдэж чаддаг байна гэдэг чинь нээлттэй байх. Өөр үзэл бодолтой хүмүүст очиж маргалтахын хооронд тэд нартай муудалцаж тэд нартай дайсан болохын хооронд тэр хүмүүстэй ойлголцох чадвартай нээлттэй сэтгүүтэй байх. Аливаа зүйлд бэлтгэлтэй хандах. Энийг бүх л томчууд хүүхдүүдээс залуучуудаас нэг нэгнээсээ асуудаг зүйл. Чи надтай хийж байгаа юм дэ сэтгэлээр хандаач. Тэрийг л бид нар хүсдэг шүү дээ. Нэг нэгнийхээ төлөө гэсэн тэр хандлагыг л хүсдэг. Тэрий чинь бэлтгэлтэй байх гэж ярьдаг. Балиар өөдрөг байх. Бидний иргэн тойронд сөрөг хүмүүс биднэрт ерөөсө таалагддаггүй. Бид нар ерөөсөө хажуудаа юмыг таатсан, буулгасан, болохгүй бүтгүйг нь ярьдаг хүмүүсийн хажууд тэгэл юм болонгууд л энэ ч юм бүтгүй, тэр ч юм бүтгүй, энэ ч амьдрал хэцүү, тэр ч амьдрал хэцүү, энэ ч ажил бүтгүй гэл болохгүй юм ярьдаг хүмүүстэй бид нар угаасаа байх дургүй. Тэрний хооронд ямар хүмүүстэй байх дуртай гэж юмыг болно, бүтэн, ерөөлтэй, эерэг, балиар өөдрөг хүмүүсийн хажууд хүмүүс байх дуртай. Бүр энерги юм яригддаг. Хүссэн үсээгүй та тийм хүмүүс рүү татагддаг. Хүссэн үсээгүй та сөрөг юм найз ярьдаг найзуудаасаа холддог, зогтдгийг шүү. Тэгэхээр ийм чухал энгийн амархан юм шиг боловч энгийн гэхдээ амархан биш тийм ээ. Юм шиг боловч маш ач холбогдолтой хэдэн чадварыг л өнөөдөр хүн болгон өөртөө суулгаж байна. Тэгээд би энэ сэдвийн тухай боловсроогүй байна гэдэг тухай өнөөдөр ярмаар. Жохон шулуун, жохон шүмжлэл юм шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ миний зорилго болохоор энийг хэлснээрээ хэдүүлээ өнөөдөр зөв юм дээр анхаарьяа л гэж байгаа ш. Тэрэн дотор хүүхдүүд дээр өнөөдөр ярмаар. Таад мэдж байгаа бид нэр сая Play Academy гэдэг өөрийнхөө шинэ сургуулийнхаа анхны зуны кампа тэрэлжээд сая энэ зун явуулсан. 14 хоног 31 тийнейжерсүүдтэй 10-аас 17 насны 31 хүүхдүүд. Ихэнх нь 13-аас дээш насны байсан. 80% нь эрэгтэй, эмэгтэй харилцааны ойролцоогоор 40-60% харилцаатай байсан. 40% охтууд, 60% залуучууд байсан гэж хэлж болно. Тэгээ ингээ програм явуулж үзлээ.
програмын гол ач холбогдол нь 2-3 модулаас бүрдэж байсан. Хамгийн үндсэн модул нь манай одоо яг л манай сургуулийн бусад сургуулиас ондоо бидний хийж чадах зүйл нь стартап инновацийн суурь, мэдлэг, хандлага, ойлголтыг бий болгох. Амьдралын entrepreneurial байх буюу юмыг сэтгэж эвддэг хүмүүсийг бэлтгэх зорилгоор энэ модуль маань үндсэн модуль нь тэр байдаг. Энийг бид нар янз янзын тэрийг ойлгуулдаг орчин үеийн арга барилууд тэрэн дотор бид нар play based гэж байгаа, hackathon гэж байгаа, иймэрхүү sell гэж байгаа, иймэрхүү арга барилыг ашиглаж бид нар энийг ойлгуулж байгаа хүмүүс. Зүгээр аваачаад сэдвдээ чухал нь хүргэлтийн механизм нь аягүй чухал. Яаж энийг ойлгуулах вэ гэдэг дээр хийл гэж дууршлагаар experience-ээр тоглоомоор ойлгож байгаа. Тийм олонгууд тэрний дараа хүүхдүүдийн ойлгосон хэмжээний төвшин нь мэдэрсэн хэмжээний төвшин жирийн сургуулийн арга барилаас хамаагүй өндөр төвшөнд байна. Хамаагүй өндөр төвшөнд. Манай юмд суусан хүүхдүүд юу ярьсныгаа мэдээд үлддэг. Тэгээ тэрэндээ дурлаад үлддэг. Бусад сургууль яадаг гэж хүчилж байгаа цээжилсэн байж магадгүй. Цөөхөн хідэн дурлаж магадгүй. Яа тэр өөрсдөө тэр хүүхдүүд тэр сэдвийг үнэхээр хүсэж байгаа сэдв байд. Тэгээд өнгөрдөг. Тэгээ сургуульд явах хүсэлгүй болдог. Манай сургуулийн хүүхдүүд сургуульд явах хүсэлтэй болдог. Ийм програм явуулсан өөрсдөө гайхуулж. Тэдний араас нь стартап инноваци юм заадаг манайх. Тэрний араас нь бид нар миний өмнөх подкаст дээр ярьсан хүнд амьдралд хэрэгтэй амьдралын мэдлэг чадварыг зааж байгаа. Энэ дотор юу орж байгаа? Emotional intelligence орж байгаа. Өөрийнхөө дотор юу болоод байгаа мэдрэх чадвар, таних чадвар. Тэгээ тэрэн дээр үндэслээд өөртөө болон бусдтай харилцах чадвар. Ээж аавттай нь бид нар нүүрлүүлсэн коучинг, ганцаарчлан коучинг хийн хүүхд болгонд. Хүн болгоны дотор байгаа асуудлуудыг эвдэж, задлах, өөрийг нь эгог нь булгаж аваа шинээр бий болгох гэх мэт маш олон төрлийн сонирхолтой модулуудыг нэмжээж өнөөдөр бид нар тэр 14 хоногийн хугацаанд хүүхдүүдээс сонирхолтой акцууд гаргасан. Тэгээ энэний акцуудыг бид нар тун утгагүй одоо дараагийн програмаа зарлах байгаа. Тэрэн дээр хүүхдүүд юу ойлгож авсан. Бид нар аягүй болон үнэн сэтгэлийн захиануудыг болон фидбакуудыг хүүхдүүд авсан байгаа. Тэрийг нь утгагүй хаалцах бол. За тэгээд энэ програмыг хийгээд явж ангууд надад нэг хид хідэн хүчтэй мэдрэмжүүд гарч ирсэн. Тэрний нэг нь болохоор би өмнө бас ярьжсэн. Би ойрт 10 жил ажиллаагүй хүнд ажил хийж үзлээ. Өөрөө биеэрээ өглөө 7-аас оройн 12 хүртэл өдөр болон 14 хоног тэгж байна гэдэг бол 13 хоног би тэгсэн ба. Тэгж байна гэдэг бол айгүй ондоо юм байна. 14 дэх хоног ч манай сүүлийн өдөр байсан болов. Айгүй хэцүү байсан. Гэхдээ яг тэр хэцүү ажлынхаа дунд би яагаад яваад ингээд тасалдахгүй өндөр ирч хүчтэй, enthusiasmтай ач холбогдол бүхий оролцож яваад энэ кампинг хийхэд юу нэмэр болсон бэ гэхээр үнэхээр хамгийн утга учир бүхий ажлуудын нэг болж таарсан. Өдөр болгон бидний хийж байгаа зүйл хүүхдийн ямар нэг өөрийнх нь хувийн асуудал, өөрийнх нь ахиц, өөрийгөө таних, өөрийгөө боловсруулах гэдэгт нь бүр бодит хурамч биш, жинхэнэ үнцийг гаргаж ирсэн нь харагдчихсэн болохоор тэр миний хувьд хамгийн утга учиртай ажил. Иннээсээ ч болоод бид нар өнөөдөр Монгол нөхд тухай ярьж байна манай эхнэр бид. Хүн гэдэг амьтанд нэг цаанаасаа төрөлхийн заяасан хийх ёстой зүйл байдаг юм шиг байна. Минийх нь магадгүй тэр нь юм заах, юм хуваалцах, хүмүүст юмыг мэдрүүлэх, ойлгуулах. Тэгээд оюутнуудтай, хүүхдүүдтэй тулж ажиглаад энэ бол хамгийн гоё юм мэдэрч. Хүүхдүүдийн нэг онцлог нь томчуудаас нэг харагдсан нэг онцлог нь хүүхдүүдийн эго нь хамаагүй нэмэхгэн баг дөнгөж баригдаж эхэлж байгаа болохоор тэдний дотор нь байдаг тэр бурхан хүн гэж ярьдаг тэр сайн хүн нь тэр түүхий эдэн өөрөө айгүй имзэг, айгүй хайраар дүрэн мундаг. Тэгээд маш ухаантай. Бидний одоо буцаагаад өөртөө сэргэмээр байгаа тэр нээлттэй сэтгэхүй, өсөлтөд хандлага, хурдан хувьсах чадвар, нээлттэй байдлыг хүүхдүүд угаасаа дотор агуулж идэг юм бэл. Тэр тэд нартэй ажиллахад нэг талаасаа тэд нар маань маш их зүйлийг байнга сорж яадаг болохоор анхаарал цаг өгөхөд айгүйх энерги зарцуулдаг. Тэгэхдээ хэрвээ хүн зүгээр харьцаж чадах юм бол энэ хүүхдүүдийг өөрчлөхөд маш амархан юм байна. Томчуудыг бодвол гэдгийг би бас сая туршилтуудаас харлаа. Тэгээ энэ талаар би энэ кампус сурсан хэд хэдэн подкаст дээр дараагийн дугаарууд дээр ярих зүйл зөндөө байгаа. Гэхдээ тэрнээс би өнөөдөр зөвхөн энэ боловсроогүй юм байна гэдэг дээр л нэг юм ярилцсан. Манай сургууль дээр камп дээр ирсэн хүүхдүүд ихэнх нь хувийн сургуульд явдаг хүүхдүүд байсан. Зарим нэг нь улсын сургуульд явж байгаа ч хүүхдүүд байна. Мөнгөтэй хүмүүс байгаа. Бас мөнгөгүй ч хүүхдүүд байсан. Хотод амьдардаг хүүхдүүд байсан. Хөдөө амьдардаг хүүхдүүд байсан. Айгуугаа хайлмаг гадаадд амьдардаг хүүхдүүд байсан. Маш олон төрлийн хүүхдүүд.
Түр ярьсан эрэгтэй эмэгтэй хүүхдүүд байсан. 12-тай охтод байсан. 17-тай залуучууд байсан. Яг эсрэгээрээ бас тухайн насны өөр хөөстэй хүүхдүүд. Ингээд ажиглангууд нэг сонирхолтой юмнууд ажиглагдсан. Өнөөдөр энэ боловсроогүй байна гэдэг тэр. Нэгт нь эдгээр хүүхдүүд хэлний чадвар, технологиг ашиглах чадвар, нийгэм ертөнцид өөрийнхөө сфер буюу өөрийнхөө модныхоо хэмжээнд юу болж байгааг бүгдээрээ айгуу сайн мэдэж ойлгодог хүүхдүүд юм байна. Бидний мэдхгүй байгаа өнөөгийн нийгмийн чиглэл өөрчлөлтийг яахаргүй таниад голтон амьдарч байгаа хүүхдүүд юм байна. Ихэнх хүүхдүүдийн гар утасны screen time-ыг харж байгаа. Яг тэгэхээр манай camp дээр бид нэр хүүхдүүдийн технологиг хорих биш харин технологиг ашиглуулж сурах дээр анзаардаг. Тэгээд хэлэхэд кампинг үеэр бид нар утсыг нь зөвхөн шөнийн цагаар л хураасан. Өдрийн цагаар ерөөсөө хураагаагүй утастайгаа бүрэн байж болно. Зарим нэг үйл ажиллагаан дээр нэг цагийн хугацаад 90 минутын хугацаатай хурааж байсан. Гэтэ ихэнх тохиолдолд хүүхдүүд гар утсаа чөлөөтэй ашигладаг болсон. Тэр үед 7 хоногт ашигласан дундаж гар утасны хэрэглээ нь 4 цаг руу унасан байна. 7 хоногт 4 цаг дундаж. Тэрний өмнөх буюу кампинг өмнөх цагуудыг харах юм бол 7 хоногийн дундаж цагууд нь хүүхдүүдийнх 15-аас 40 цаг байсан. 15-аас 40 цаг заримдаа. Бид нэр тийм багаар унаж. Энэ хүүхдүүд гар утсан дээр юу ашигладаг гэж нөгөө л бид нар ярьдаг TikTok, Instagram. Гэхдээ араас нь хэд хэдэн сонирхолтой Roblox орж ирж байгаа, тоглоомууд нь орж ирж байгаа. Энэ хүүхдүүд гар утсыг YouTube дээр маш их нас багс тусмаа YouTube айгуу хийх юм байна. Тэр дотор үзэж байгаа зүйлүүдийг харангууд ёстой алгоритмаар хөгдөд юм болгоныг үздэг юм байна. За хэлний чадвар бүгдээрээ маш өндөр. Тэг айгүй сонирхолтой нь ихэнх нь сургуулаар сураагүй байх шүү. Энийг би бүр эцгийг хүүдэг ойлгоосэй гэж үзэж байна. Хэл сурах гэдэг зорилгыг бид нар бүгдээрээ хийвэл зүгээр хүүхдүүдэд ойлгуул. Гэхдээ хүүхдүүдийн сурмаар байгаа газар нь сургууль хичээл төр уйтгартай орчин биш. Нэг бол сургууль нь маш гоёор хэлийг ойлгуулж заах ёстой. Сонирхолтойгоор зугаатаагаар сурах орчныг бий болгох ёстой. Тэгэхээр нүддэг зөвхөн тестийн оноо зориулсан байх ёсгүй. Эсвэл хүүхдүүдийнхаа яаж сурж байгаа байдлыг анзаарчих. Тэр нь хаана сурж байна гэж YouTube дээр сурж байна, Roblox дээр сурж байна. Өөр босод тоглоомууд дээр сурж байна. Тэднэрт чи нэг юм ойлгоод авчаашаа гингууд тэд нар өөрсдөө хаанаас юмыг хайж болоод гар утас интернетээ ашиглаа олдог болцсон юм байна хүүхдүүд аль хэзээ. Би албаар энийг туршиж үтсэн 14 хоногт нь даалгавар өгж үтсэн ийм сэдв яаж ингэж гингууд өөрсдөө томчуудаасаа илүү search хийж чаддаг, мэдээлэл олж чаддаг, их сурвалжуудаа олж чаддаг, тэнцэнсээ мэдмээр байгаа юм мэдэж чад. Гэхдээ хамгийн гол нь өөрөө тэр хүүхд санаачлагыг гаргасан болохоор тэнцэн сурж байгаа буюу өөртөө тогтоож авч байгаа мэдлэгийн түвшин шаал ондоо түвшинд байсан. Эдгээр хүүхдүүд математик, бусад сэдвүүд дээр мундаг хүүхдүүд байсан. Яахаргүй хувийн сургуульд явж байгаа, эсвэл өөрсдөө ингээд аюу мотивац өндөртэй хүүхдүүд чинь тиймэрхүү сэдвүүдэрээ яг дүн авах энэ төр дээрээ аюу гайгүй чадварлаг хүүхдүүд байсан. Гэхдээ эдгээр хүүхдүүд нэг зүйлээрээ нэг талаараа боловсроогүй байсан хүүхдүүд. За энийг хэлэнгууд манай кампт явсан ээж аауд маань зөвөр ойлгосоо гэж хүсэж шүү. Би энийг хэлснээрээ өнөөдөр бид нар хаана анхаарах вэ? Хүүхдүүдэд цаашаа хөгжүүлэхэд би өнөөдөр камп явсан хүний хувьд юу ажиглаж байгаагаа хуваалцаж байгаа шүү. Тэг бодит байдал нь энэ жоохон хэрцгий, онцгүй сонсогдож магадгүй. Гэхдээ миний энэ хэлэх байгаа зүйл бас 0 гэж байгаа юм биш. Зүгээр л хэрэгтэй байх төвшнөөс хамаагүй доогуур байна л гэж хэлж байгаа. Би боловсроогүй гэдгээрээ юу хэлж байна вэ? Тэг би энийг бооцоо тавихад бэлэн байна. Ихэнх хүүхдүүд маань ийм байгаад байгаа. Яагтвэл манай боловсролын систем угаасаа энэ дээрээ мяарцсан. Авах юм байхгүй. Үнэхээр хэцүү цаг дээрсэн. Тэгээ хэцүүгийн ард юу байгаа вэ гэхээр бид нар арга барилаа шинчлээгүйтэй л холбоотой. Зүгээр л тэр шинчлэгдэж эхэлж байна. Сургууль болгон өөрөөр нэг жоохон ямиг энэчнээ нэвтрүүлж байна. Өөрөөр арга өөрчлөлт ингэж л орж ирдэг. Гэхдээ бид нар одоо энэ өөрчлөлтийг маш хурдтайгаар өөрчлөхгүй бол бид нар нөгөө нэг яриад байдаг бус тус их орноосоо дэлхийн өрсөлдөх чадвараар бид нар хоцрох гээд байна. Манай хүмүүс монголчууд цаагаараа гараад ажил хийгээд юм хийгээд яваад дэлхийд юм бүтээж явахдаа бид нар хоцрогтоод байна гэсэн. Тэгэхээр бид нар маш хурдтайгаар энийг эргүүлэх ёстой. Энэ арга барилаа, сургалтын орчноо, сургууль гэдэг энэ системийг бид нар зоригтойгоор шинээр тодорхойлж шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээс биднэрт энийг хийх гэж оролдож. Бид нар Play Academy гэдгээрээ дамжуулаад сургуулийн системд өөрчлөлтийг гаргамаар.
Ирэх оны дунд үе гэхэд бид нэр аль хэзээ 2 3 хөдөө орон нутгийн болон улсын сургуулиудтай хамтраад хэрвээ тэд нар хүсч байвал тэднэрт бид нар арга барилаа нээлттэй өгөөд тэгээ би өөрөө энэ багш нартаа энэ өөрсдөө арга барилыг зааж өгмөр байна. Тэгээ хуучин арга барилтайгаа холиод өшөө сайжуул. За тэгвэл юу боловсроогүй байгаа юм бэ гэдэг дээр юу анзаарчихсан бэ гэдэг дээр нэгт нь хүүхдүүд зүгээр л өөрийгөө ажиглах мэдэх гэдэг зүйлийг ерөөсөө ихэнх нь мэдэхгүй байна. Сэтгэл хөдлөлөө таньж мэдэхгүй байна. Бид нэр селийн сургалт явуулангуудаа эерэг сэтгэл хөдлөл, сөрөг сэтгэл хөдлөлүүдийг оноох чадвар, таних чадвар, мэдрэх чадварыг авангууд ихэнх нь аягүй байхгүй. Гэтэл өнөөдөр энэ хүүхдүүд чинь бусдтайгаа болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, ээж аавтайгаа ойлголцож байгаа, ойлголцохгүй байгаа, хичээлээ дасалж байгаа, дасалцахгүй байгаа. Бүх юмний чинь хард ялангуяа энэ тийнейжер гэдэг хүүхдүүд чинь энэ өсвөр насныхан гэдэг чинь хамаг даавар, хамаг өсөлтийн процесс нь эд явагдаж байгаа энэ цаг үед өнөөдөр эдний хувьд хамгийн их хэлж ойлгож авах хэрэгтэй юм чинь сэтгэл хөдлөл мэдрэмжээ бие физиологийнхоо ажиглах чадвар, таних чадвар байдаг шүү дээ. Гэтэл энэ дээр ямар ч мэдлэг мэдээлэл хүүхдүүдэд бараг алга. Ихэнх нь нөгөө хэлдэг эдийн юм аа л хэлдэг. Ихэнх тохиолдолд ээж автайгаа ойлголцохгүй байгаа шалтгаан тэр л байдаг. Ээж аав нь буцаагаад бид нартай ярихаараа ойлголцохгүй байгаа шалтгаан нь яг адилхан. Хүүхдийнхаа мэдрэмж, мэдлэг, сэтгэл хөдлөл, бие физиолог болон тархины бодлыг нь бид нар таних. Энийг л нөгөө нэг Daniel Kahneman гэдэг хүний үүсгэсэн EQ энэ чинь шин зүйл ерөөсөө биш. Emotional intelligence гэдэг бол дээр үт гарсан. Дээрээс нь гэхдээ одоо бид нар Emory их сургуулиас гаралтай гоё ашиглаж байгаа нэг арга болж байна. Social emotional learning гэж. Нийгмийн хэмжээнд бусдтай харьцахтай энийг менежмент яаж хийх вэ гэдэг тухай ярьж байгаа. Зүгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгохоос гадна ээжийнхээ аавынхаа өнөөдөр ядарсан байх үед нь гарч ирж байгаа сэтгэл хөдлөлийг нь таниад ард нь юу болж байгаа вэ гэдгийг нь ухах чадвартай, тэрийг мэдрээ тэрэндээ тохирсон харилцааг эрүүлэр үүсгэх чадвартай хүмүүсийг бий болгох ёстой шүү дээ бид нар. Хичнээн математик, физик, мундаг чадвартай байсан мөртлөө хүмүүстэй харилцаж чаддгүй ууралсан хойно юм авч чулууддаг хүн өнөөдрийн нийгэмд амжилттай байхад айгүй хэцүү. Emotional intelligence өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ таних чадвар гэдгийг би тэрийг ярьж байгаа шүү. Тэр зүгээр л нэг ингэж авч байгаа. Би өнөөдөр гонхтой байна гэдэгтээ биш үгүй. Хамгийн гол нь тэгснийхаа дараа ямар үйлдэл гаргах юм гэдэг нь чухал байна. Манай хүүхдүүд дотроос айгүй олон нь уураа анзаарч сурсан. Сэтгэл хөдлөлөө нэгт болохоор гаргаж сурсан. Гониг готрол гэдгийг ичихгүйгээр илэрхийлж сурсан. Нулимсаа гарах тэнцээ зүгээр байсан. Өөрийнхөө дотор юу болж байгаагаа эерэг болон сөргийгөө амаараа хийлж сурсан. Тэгчээд хамгийн гол нь айгүй олон хүүхдүүд яг тэр үед би яасан дээр вэ гэдгээ бид нартай давтаж үтсэн өөр арга барилуудыг давтаж үтсэн. Энэ бол миний бодлоор боловсролын өнөөдрийн хүүхд байна уу том хүн байна уу хамаагүй хамгийн том боловсроогүй нэг зүйл манай нийгэмд байна. Зөвхөн манай нийгэм биш л дээ бодлоо. Олон улс ч гэсэн айгүйх байгаа. Гэхдээ хүүхдүүдтэй бид нар энийг хангалттай зөвөр ойлгуулж заахгүй байна. Энэ бол яахаргүй манай шинэ үеийнхний боловсроогүй нэг энгийн зүйл. Хоёр дахь миний нэг анзаарсан зүйл. Хүмүүс ерөөсөө уйдаж сураагүй. Энэ айгүй энгийн концепт боловч айгүй чухал концепт гэж бодож байна. Яагаад өнөөдөр гар утасны хэрэглээ? Яагаад өнөөдөр өсвөр насныхан буруу болохгүй гэж бидний шүүмжилдэг зүйлийг хийх гэдэг юм. Яагад гэвэл тэд нар уйдгартай байж сураагүй байна. Би саяны энэ кампус хараад өөрийнхөө хүүхдүүдэд зориулж ирээдүйд нэг бодож байгаа төлөвлөгөө нь би хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хөдөө байлгаж сурах ёстой байна гэдгийг ойлгож авсан. Энэ бидний энэ уламжлалт энэ амьдралын хэм маяг чинь хүнд юу ойлголт сурах гэсэн тайван удаан дааврын согтууралд орохгүй тэрэнд хар тамхи шиг ингэж тонцсон биш болоход сургадаг юм орчин амьдралын хэм маяг байгаад. Хүүхдүүд яг өнөөдөр уйдаж сураагүй гэдэг чи юу яриад байна вэ гэхээр бие мэдрэмжиндээ хүчтэй юм мэдрэхгүйгээр тайван зүгээр л юм монотонос байхаас бүр ерөөсө сураагүй. Тэд нар хамгийн түрүүн уйтгарлах, bored болох гэдэг мэдрэмж гарч ирэнгуут тэд нар хамгийн түрүүн ямар нэгэн дааврын үсрэлтийг мэдрэх гэж үсэрдэг. Том хүн яг адилхан шүү. Тийм болохоор бид нар гар утсаа барьж. Гар утас гэдэг чинь ерөөсөө л тариа тарьж байгаатай яг адилхан зүйл. Зогсгүйгээр бидний систем тариа тарьж. Хүүхдүүд тийм болохоор 7 хоногт 20 цагийн TikTok үзэж байна. Энийний ард бол тайван, сэгсрэлт,
сэтгэл зүйн сэгсрэлтийг өгөөгүй тийм орчинд байцрах. Тэгвэл эцэг эхүүд бид нар энийг хийхдээ яаж сурах вэ? Хамгийн түрүү хоол ундаа идэхдээ цөөхөн зүйлийг хийж сур. Зөвхөн хоолоо л ид, хоорондоо л ярьцуу. Битгий гар утсуух, битгий өөр юм үз, битгий телевизэр үз. Бид нар ингэж сурах хэрэгтэй. Бясалгал гэдэг зүйл чинь энийг л яриад байгаа. Ядаж өдөрт 5 минут юу ч хийхгүй байж сурч чадах уу гэдэг. Энийг нь тэгээд бид нар уйтгартай биш болгоод тэгээ эсвэл сүүлийнх нь уйтгартай биш сонирхолтой үйл ажиллагаануудыг технологиос үл хамаарсан бие физиологи сэтгэл зүйд нь ирүүл тийм үйл ажиллагаануудыг өдрийн турш бид нар цацаж сурах хэрэгтэй. Эцэг их байна гэдгийн нэг утга учир нь энэ гэж бодож байна. Хүүхдүүдийг завгүй сурдаг, мэдэрдэг амьдралыг өгөх. Манай камп дээр яагаад гар утасны хэрэглээ нь унсан бэ гэхлээр нэгт нь бид нар хэрэглээг нь хэрэггүй юм байна. Тэрнээс илүү гой зүйл байгаа юм байна гэдгийг нь үзүүлсэн. Хоёрт нь бид нар 50 байж сурах цаг хугацааны мэдрэмжийг нь ойлгуулж өгсөн. Хэрвээ хүүхдүүдийг өглөөнөөс орой болтол тоглоомоор дүүрэн, зугаатай, сонирхолтой, өөртөө таалагдсан зүйлээр хийж чадах юм бол өдрийн хоолндоо цагтаа орох, оройны хоолндоо цагтаа орох, өглөө босоод бид нартэй mobility дасгалаа хийх, оройн нэг үдээс хойш нэгэнтэйгээ гар утсаа барьж видео үзэж суухтаа биш, гарч саксны бөмбөг хөөж тоглох. Энэ болгоныг завгүй цагийн үеийг хүүхдүүдтэй хүүсгэж өгч чадах юм бол тэрийгэ дагаад нөгөө хэд чинь гар утсан дээр өгөх цагаа ийшээгээ өгж байгаа гэдгийг битгий мартаа. Тэгэхээр бид нар энгийн байдлаар хүүхдүүдэд энэ гар утсны хэрэглээ ихэнх хүмүүсийн хийж байгаа зүгээр загнах, хорих гэдэг зүйлийг хийгээд байгаа. Alright, нэг төр подкастаа завсарлах хэрэгтэй боллоо. Амьдрал. Тэгээ буцаад ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд санаагаа илангууд өөдөж чадахгүй байна. Чимээгүй 50 байж чадахгүй байна. Заавал тархитлогон, заавал нэг юм өндөр даавар шаардсан зүйлийг хийж байж л энэ хүүхдүүд тухтай байдгийм байна гэдэг сигналыг бид нарт өгсөн. Тэгээд ихэнх тохиолдолд бид нар эцэг их тэр хүүхдүүдийн эргэн тойронд байгаа хүмүүсийн хувьд бид нар тэр хүүхдүүдэд гар утснаас илүү сонирхолтой, илүү зугаатай, илүү анхаарлыг нь татсан, өөрт нь таалагдсан тийм зүйлийг хийж сэтгэж хангалттай тэр орчныг бүрдүүлдэг юм байна гэдэг үннийг харамсалтай үннийг ойлгож авлаа. Нэгт нь гар утастай өрсөлдөх аюу хэцүү тэр бол тэндээсээ маш их хэдэн тэрбум долларын технологи нэвтэрсэн болохоор ийм хүмүүсийг хамааралтай болгож чадаад байгаа. Тэгэхээр тэрнтэй өрсөлдөх бол хэцүү. Гэхдээ нөгөө талд нь хэдүүлээ тэгж өрсөлдөхгүй бол өнөөдөр бидний хүүхдүүд маань яг тийм асуудалтай хүмүүс болж хуурж байна. Бид нар ч гэсэн адилхан хамааралтай хүмүүс болсон. Тэгээ бид нар өөдөж мэддэггүй, чимээгүй байж мэддэггүй, байгальд байхаараа орчноо мэдэрч удаашрч чаддаггүй. Бидний зүрх судасны систем, бидний төв мэдрэлийн систем нь хар тамхинд орцсон. Байнгын хүчтэй мэдрэмжийг авч явах л ёстой. Тим амьдралын маягт орцсон байна. За миний дараачийн боловсроогүй байна гэдэг дээр нэг ярих зүйл нь миний буддизмын багш гэж боддог хүнээсээ авсан саяхан сонссон зөвлөгөө байгаа. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхэл би багштай юу хийж байгаа энэ сургууль дээр бид нар юу хийж байгаа тухай ингээ яриа тайлбарлахад багшийн нэг өгсөн зөвлөгөө нь юу байсан бэ гэхэлэр дээр үед буддизм төвдийн одоо соёлоор тийм ээ хүүхдийг 1-7 нас хүртэл нь бид нар ерөөсөн нэг л зүйлийг өгчих. 7-оос хойш нь бусад зүйлийг өөр зүйлүүдийг анхаарч өгч болно гэж. Хэрвээ ирэм гаргаа ганцхан зүйл дээр л анхаар гэсэн. 1-7 хүртэл хүүхдэд ерөөсөө манай буддизмын багшийн хэлж байгаагаар 1-7 нь ерөөсөө л тэр хүүхдэд compassion-ыг л өг гэж. Хайр, инэрэнгүй, нинжин сэтгэлийг л ойлгуул. Хайрлал гэж байгаа нэгсэн. Хайр ойлгуулчих, хайр гэдэг зүйлийг мэдүүлчих, хайр гэдэг зүйл юу гэдгийг таньдаг болчихог, байдаг гэдгийг мэддэг болчихог, хаанаас авах ёстойгоо мэддэг болчихог, хайрны ач холбогдлыг бас ойлгодог болчих. Тэрийг л эхлээд өгч гэж. Тэгчгсэн хүн тэр бидний ерөөсөн хамгийн өмнө суурна. Тэгсний дараа нь өөхөх ёстой юм нь мэдлэг чадвар өөр одоо мундаг зүйл. Би энэтэй айгүй санал нийлж байна. Яг тэгээ тэрнтэй холбоотой нэг анзаарчихсан зүйл нь манай хүүхдүүд
өнөөдөр ерөөсө хангалттай хайр авахгүй байна. Амар том хурц өгүүлбэр юм шиг. Гэхдээ яг бодит байдал нь яг тийм л. Ерөөсө хангалттай анхаарал, хайрыг авч чадаагүй хүмүүс. Ихэнх нь ихийг нэгсэн. Тэгээ өнөөгийн нийгэмд бид нар хүүхдтэй дандаа өдөржингөө цуг байж чадахгүй болохоор тэрийг өгч чадахгүй байгааг би мэдж байна, хэцүү байгааг таньж байна. Гэхдээ бид нар энийг ондоогоор анзаарч эхлэхгүй бол энэ хүүхдүүд чинь ерөөсөө л хүний анхаарлыг, тэр нэг хайрыг, тэр compassion-ыг л авахын тулд янз бүрийн юм хийж амьдэрдэг. Биднэрд багтаа ч гэсэн тийм л байсан. Яг л тийм л үргэлжилж байгаа юм байна л гэдгийг харсан. Тэгэд энэ юу гэж хэлээд байна вэ гэхээр манай эцэг эхүүд маань өнөөдөр яаж compassion гэдэг зүйлийг, тэр хайр гэдэг зүйлийг хүүхдтэд зааж өгч ойлгуулж хангалттай савын дүүргэж өгөх вэ гэдгийг бид нар зааварчилгаа мэдлэг арга зам байхгүй байна. Тэгээ энэ талаараа бид нар боловсроогүй байна гэж анзаарчихсан. Хүн бүх сэтгэцийн сэтгэл зүйн бүх жоох ихэнх өнөөгийн нийгэм тулгараад байгаа, залуучууд тулгараад байгаа, биднэрт тулгараад байгаа сэтгцийн эрүүл мэндийн суурь нь эмчлэх ганцхан арга нь өөртөө хайртай болох л асуудал. Өөртөө үнэнгээсээ итгэлтэй хайртай болох л асуудал. Яг үнэн сэтгэлээс. Хэрвээ тэгчих юм бол бидний өнөөдөр энэ амьдралд гараад байгаа энэ олон стресс, депрешны олон их сурвалжууд нь байхгүй болох магадлалыг өндөр. Хамаагүй эрүүл чирэг, сэтгцийн эрүүл мэндэд амьдрахад нэмэр болох зүйл байна. Өөрийгөө хайрлах. Гэтэл өнөөдөр хайр гэдэг зүйл юу юм бэ гэдэг дээрээ бид нар хангалттай боловсрол өгөхгүй байгаа юм байна, авахгүй байгаа юм байна. Тэгээд тэрийг хангалттай авахгүй байгаа юм, мэдхгүй байгаа. Мэдхгүй юм чинь аваагүй юм чинь мэдхгүй тэгж байгаа юм. За бас нэг сонирхолтой нэг 2-3 зүйл анзаарчихсан зүйл нь хүүхдүүд маань нойрны эрүүл мэндэд бүр өстэй яг бидний алдаагаар одоо амьдарч байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. Ерөөсөө нойрны одоо хэдийгээр ингээд начиг ингээл нойр зэр ярьдаг хүмүүс дөнгөж эхэлж штэ одоо зөндөө болж эхэлж штэ уул нь бол нэг үеиг одоо л нойр гэдэг зүйлийг шинжлэх ухаан өөрөө тоож авч үзээд энийг бүр ингээ айгу том юм болгоод эхэлчлээ. Гэтэл манай үр хүүхдүүд нөгөө манайсаа кампт явсан хүүхдүүд дотор нойрны ариун цэвэр гэдэг юмны тухай ямар ч хийдэг юм, давтдаг зүйл, боддог байдал, арга барил бодолч байхгүй юм байна. Ерөөсөө л зүгээр л нэг хийдэг зүйл, тэргээ сайн хийж чаддгүй зүйл, тэгэл амьдралд нэг юм хийх ёстой гэж боддог зүйл тэгэл хийчихдэг юм. Тэдний хувьд юу чухал юм гэхлээр өглөө эрт сэрэх, тэр нэг хичээлээсээ оцрохгүй байх. Тэр нэг хүн амлсан цагтаа л очих. Тэр л чухал болохоос биш тэрэндээ л тохирч нойрн ховсын өөрчлөлт оройдоо юу мэдэрмээр байна тэргээр хөдөлгдөж. Гэтэл өнөөдөр энэ нойр гэдэг чинь бидний мэдж байгаа эрүүл мэндийн чинь хамгийн суур багна гэдгийг нь хундамн гэдэг одоо бол бүгдээр мэддэг болчих. Тэгээ хүүхдүүд 7 хоногоос хэтэрсэн нойрны өрийг буцааж нөхч болдгоо биеинд сөргөөр үлддэг гэдэг ийм юм мэдж байгаа хүмүүс. Энэ хувьд бид нар тинейжер наснаас нь нойр хамгийн их нэгсэн тэр цаг үеэс нь хүүхдүүдийн юм нойрны боловсралгүй байлгана гэдэг чинь бид нэр тэр хүүхдүүдийг насаар нь хэцүүж байгаа юм асуудал. Энэ дээр бид нар манай хүүхдүүд бид нар боловсралгүй байна. Боловсроогүй байна гэж ойлгож байна. Хоол хүнсний асуудал. Малайз гэдэг улс дундаж илүү жингэрэ нэлийн тэргүүлттэй хурдан өсөж байгаа улсуудын нэг нь. Яа тэгэхээр тентгийн хүн ам нь уламжлал хуучин аргаараа бүгдээрээ хоол хүнс рүү ханддаг хിവэрэ байгаад байгаа. Тэгээ тэр нь эрүүл биш арга. Сахарын өвчин айгүй хурдтай өсөж байгаа тэр газар. Монгол уулын талаараа гайгүй байсан гэж би ойлгодог байсан. Гэтэл одоо нэгт нь болохоор яг насанд хүрсэн хүмүүсийг харангуут үгүй юм байна. Бид нар айгүй хэцүүцсэн байгаа юм байна. Бүр бодсноос амар хэцүүцсэн байгаа юм байна. Хоёрт нь болохоор хүүхдүүдийг харангуут чинь энэ хүүхдүүдийг дараа яг энэ амьдралын хэв маягаар ийм байдлаар юу идэж уух дээр ханддаг энэний тухай ярьж байна. Хоол хүнсний асуудлыг ойлгодог байдлыг харангуут бас байхгүй юм байна гэдэг. Ямар ч юм байхгүй. Зүгээр л амт хөөдөг, хүчтэй мэдрэмж хөөдөг. Тэгээд хин сайн рекламдч чадсан тэднийг л авдаг л. Сахар, чихэр, carbohydrates тийм ээ амт тэр нөөх янз чанартай чанаргүй айгүйх төрлийн тос идчихэж байгаа гэсэн. Ерөөсөө манай хүүхдүүд тийм болцсон юм байл гэдгийг ойлгож байна. Хүүхдүүдийн
хүсдэг биеийнх нь нэгтгэх зүйлүүд нь fuse tea, янз янзын чипсүүд, янз янзын чихрүүд, which is fine. Хүүхдүүд хүсч болно. Зүгээр тэрний хүсэлтийн тоо хэмжээ нь ямар их байсан гэдэг нь өдрийн турш хэрвээ тэднэрт боломж олдох юм бол зөвхөн чипс идээд явхад бэлэн хүүхдүүд тийм болцсон. Идэх юм дээр би 31 хүүхд дотроос юу идэж байгаа юу идэхгүй дээр анзаарж байгаа, тэрнийхээ тухай асууж байгаа, ярилцж байгаа хүүхд хараагүй. Тэгээ эдний хувьд одоохондоо нэг хэцүү асуудал тулгархгүй л дээ. Гэхдээ эн чин дороо урт хугацаанд бас нөлөөлөх зүйл. За гэх мэтэр надад нэг хідэн харамсалтай юм шиг анзаарчихсан. Бид нар боловсроогүй байгаа юм байна шүү гэдэг дээр зүйлийг ойлгож авсан. Тэгээ тэр ч утгаараа бидний уул нь боловсролын систем гэдэг чинь уул нь хүнийг өнөөдөр амьдралд хэрэгтэй боловсрсан амьдрахад боловсрсан тийм ээ. Бусад нийгэмдээ үр бүтээлтэй ийм хувь хүн болоод ингэж амьдрахад хүнийг боловсруулж бэлтгэх гэдэг шүү дээ тийм ээ. Тэнгуут тэрийг өнөөдөр бид нар хаана байгаа вэ гэдгийг заагийг харуулсан. Нэг талаасаа амар онцгүй үнэн. Нөгөө талаасаа над чиг хүмүүст тэр нь юу гэсэн юм гэхээр хөөе засах боломж, импакт үзүүлэх боломж, орж энэ системд нэг өөр ингэсэн сайжруулалтыг хийх боломж байгаа юм байна штэ гэдэг сигнал өгч. Тэгээ бас нэг гоё мэдээ хэлэхэд ашгүй Монгол сүүлийн үед аюу олон шин гой мундаг сургуулиуд гарч эхэлж байна. Тэгэхээр энэ болгоны ачаар бид нар бүгдээрээ нэг янз янзын оролдлогоор өөр газар бүүнээр явж байгаа ирээдүгөө залуучуудыг хүүхдүүдийг зөв хүмүүс, alpha humans гэж бид нар нэрлэж байгаа. Тим хүмүүс болгож гаргавал тийм ээ. Хэм бол маш олон талаараа хүн болгонд улс их орондоо дэлхийд хүртэл хэрэгтэй зүйлийг бид нар хийх боломж энд байна гэж харж байна. За өнөөдрийн подкаст юм байна. Та хэд санал бодлоо хэлээрэй. Бид нар одоо юу яа яг иймэрхүү зүйл дээр яаж өнөөдөр нэгт болохоор кампуудаараа дамжуулж энэ боловсроогүй саяны зүйлүүдийг бид нар ойлгуулах гэж байна. Тэгээ тэрнээс гадна тун утгагүй бас би эцэг эхүүдэд зориулсан програмд эцэг эхүүхдүүдийн цуг коучинг гэдэг юмыг бас сая хийсэн байгаа кампа дотор тэрийг бас бүр тусдан салгаж аваад дан эцэг эхүүхдүүдийн хоорондын тийм кампыг бас удахгүй хийх гэж байгаа шүү. Тэгэхээр юм кампуудаар оролцож бас цуг нэг суралцаж болно гэж хэлмээр байна. За баярлалаа бүгдээрээ. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонсон байх гэж найдаж байна. Дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай. Балер өдөр байцгаагаарай.